авч төрдөг байж. За энэ удаагийнхаа сумдаа сайхан амьдрий одоо нэвтрүүлгээр бас их сайхан үлгэр жишээ. Улсын аварга малчин одоо Эрдэнэ 2 гэдэг айлынд ирсэн байна. За ингээд Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн Монгол улсын сайн малчин Эрдэнэ 2. За тэгээд Лүн сумаас чанх баруун тишаага 40 орчим километрт одоо өвлжж байгаа энэ сайхан газар нь амьдрал ахуйтай танилцаагээд ирлээ. Эрдэнэ 2 сая тэгж байна. Манай гэрээрч одоо телевиз ер нь тасархаа байлаа л гэж байна. Саяхан бас нэг хэд хоногийн өмнө малчин телевизийн малчин айл гэдэг нэвтрүүлэг ирж авсан гэж байна. Одоо манай Бямба хөтлөгч бас ирсэн баг тий. За тэр нэвтрүүлэг бас сошиал интернетээр телевизээр харагдаад ах шиг байлээ. За би яг хоцорсон ч гэсэн хүлээж авсанд баярлалаа гэдэг баг. За тэр яг өвлжөө дайжгүй юу? Дайжгүй. Энэ үл сайхан үл болж байна. Хавар ихэндээ нөгөө мохоттой 100 жоон гандуухан байсан. Тэгээ намар их орхон цас ороод бас нэлээх айлгсан л зод болох нь байгаа л гэж. Тэгээ харин тэгээ яг даажгүй тэгээ өвөлдөө цас өрөөс орсонгүй. Цас орсонгүй. Сайн наашаа ирэх чинь ер нь зам эвгүүл биш. Цас их. Тий, намар орсон цасаараа л байгаа таахгүй. Тэгээ дахиж нэмээгүй ирээсэн. Нэмээгүй гэж ийм их цас таа. Тий, намар орхон 2 3 орцсон. Тэгээ өөртөө чинь нэг өмнө холбогдож ирээг бол одоо замдаа төөрхөр юм байна. Тэгээ суугаар ч юм байна. Тэгин ер нь зам мухантай шүү. Тийм байна. Тэгээд танаа энэ бас өвлжөөч их гоё юм шүү дээ. Ингээд энд одоо энэ чинь нэг уулт холгод дунд тийм өвлжөө газар. Ямар их жижиг уулуудтай юм бэ? Тийм жижиг сархаг тах сайхан манайч одоо 20 хэдэн жил өвлжиж тэр. 20 хэдэн жил өвлжиж тийм. 23 жил өвлжиж. Танаас тэгээд одоо цас ороогүй хин. Тэгээд намар ийм их цас орчдөг. Тэгээд одоо ингээ малаа бэлчээрт гаргайг бол одоо яах энэ их цас тунд ч одоо тэгэл яах вэ? Хойно бол чавчаа сурцсан. Сурцсан уу? Сурцсан. Уржингийн их зод ч манай одоо юу энэ байт гацтайсэн шүү дээ. Энэ хой тоолооч ингээ 23 онд 23-нд бүр амар их цастай байсан. 23 онд чирээс одоо ингээд ковшор ингээд юугаар ингээд төрдөг юугаар төрчих чинь тэр төрсөн зам дээр нь жижиг тэрэг далд орцсон байсан. Тэр цасанд нь үзэгдэхгүй байсан гэж бодож байгаа. Төрөөд ингээд зам гаргана штэ. Тэгээ тэр зам дээр нь ингээд жижиг тэрэг зогсоохот чинь тэр жижиг тэрэг тэр цасанд үзэгдэхгүй тийм цастайсэн штэ. Энэ хойд олоо. Актер шүү. Одоо 23 онд байсан хонь одоо хотонд чинь байгаа шүү. Байгаа. А тэд нар чинь сурцсан. Нэг зодлог үзэн муу зодлог. Засаа яаж ухах вэ? Тэгэл яаж игээд ухаал тэгээд өвсний үзэр олоод зулгаас зулгаасан. Тэг яг тэгээ сая карт гаргаад нилээ шуураад. Энэ хамардлогоор явж байгаа карт гаргаад одоо бас цагаан цас жоохон көнгөрөхтэй шаандаад бас арай дээрлэлж. Тэгээ ингэж байгаа энэ Эрдэнэ 2-тай холбогдохын тулд энэ ч сүлжээ уцаалга. Тэгээ Starlink гэдэг одоо сайхан интернет ийм хүлээ авах антен байна шүү дээ. Манай одоо Elon Musk тэрийг хэрэгжилж байгаа юм байна шүү дээ. Тэр төхөөрөмж нь ямар хөө вэ? Дайжгүй юм бэ? Дайжгүй. Тэр чинь одоо хэдэн ч хөрсөн аахгүй сард нэг 118,000 төгрөгийн төлбөртэй. Одоо харилцан холбоогоо бол тэгэл Starlink-ээр шийдвэрлэн шүү дээ тий. Тэгж л одоо бид нар наашаа бас ирлээ. Тэгээгүй бол одоо ямар одоо энэ цөөхөн идэхэн айлуудад зориулаад нөгөө өөрийн телефоны компаниуд ч сүлжээний антен зоон гэж байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Тэгэхээр яг ингээд малчид маань өөр өөрсдийнхөө хэрэгцээндээ тааруулаад амьдарч байгаа нөхцөлөд тааруулаад техникийн дэвшлиг бол ашиглаж байна тий. За цас ихтэй байна. Тэгээд одоо цас багтаа бүс нутгийн хүмүүс ч бол яг ингээд байгалаар нь малаад хижээгээд тэгээд онд оруулаад явдаг бах тий. Та хэдийн маань хувьд одоо цаг уурын нөхцөл байдал за энэ одоо ургаж байгаа өвс ногооныхоо онцлогоос шалтгаалаад тухайн бүс нутгад тааруулаад амьдарч штэ тий. Тэгж. Ер нь өвс ургамлын гарц ямар байна? Одоо ч нэг хуучиж одоо их олон дөч 50 төрлөө өвс ургамлаад гэсэн бол одоо 91 10 гаруй 20 ургамлын зүйлэн багшгүй шүү. Тэгнэрийн зүйлэн багсч. Одоо тэр нэг хуучин малаас
нөгөө байглаасаа би малчин янз юмараа би организм хаямыг нөхдөг байсан бол одоо ер нь нөхөө ер нь болчиход. Одоо тэрэн дээр нь л одоо нэмэлтээр тижээлэл өгөхгүй болол болохгүй. Одоо маань 11 сараас хойш муутаас өмнө гэл одоо намар нэг их цаас орохоор эхлээл тижээс одоо тоглол бэрөө ишгэ тижээс одоо тэрнээс хойш одоо 3 сар 11 сар 12 сар нэмэлтээр одоо тэ нэмэлтээр энэ өвс ногоо ингэж муудаад байгаагийн шалтгааныг та юу гэж ойлгоод байна? Бороо малын тоотлого ихсэн. Байгаль цаг уурын одоо дулаараа өөрчлөлт нөлөөлж. Тэгээд аль нь ерөөсөө цаанаасаа л болоод байгаа шиг. Тэгээ бороо их оройтж ордог болж байна одоо манай чинь. Техник дэвшилтийн нэг аюугаар нь Орос Казахстанч одоо манай руу бороо баг нэвтрүүлэхээ байчихэд шүү дээ. Хэрэгтэй цагтаа. Одоо үүлэнд нөлөөлдөг ч нөлөөлөл авчиад байгаа шиг. Би тэгж л харах ухаанаар ойлгодог. Тэгээд намар орой олсон хэрэггүй болохоор нөгөө бороогоо авах байцтал нөгөөх нь орой олсон манаар нэг жоохон бороо 8 сар 9 сарда нэг жоохон бороо ороод. Этих нь бороог бол ер нь оронгууд ер нь үйлэнд нөлөөлөл авчиад байна л гэж би ухаанаар ойлгодог шүү дээ. Нэг хэсэг малчтын хандлага бол яасан шүү дээ. 1000 туулъя. За отоо левел одоо тэгээд нөгөөдхөө найш чааш нь болгоод бас амьдрал авахд хэрэгтэй юм байна гэж тооны араас их хөцөллөө шүү. Хөцөлцөг. Энэ нь бас энэ юу гэдгийг бэлчээр хомсдох сөлжилт явагдах гол шалтгаан нөлөөсөн байна. Нөлөөсөн. Дээрээс нь одоо энэ байгаль их дэлхийн өөрийнх нь өөрчлөлт бас нөлөөсөн ч байж магадгүй. Нөлөөснөөс аль нь л болоо. Тэгэхээр бид нар яах вэ? Одоо 20 30 жилийн өмнө 40 50 жилийн өмнө байсан чигээ зөвхөн байгалаар нь одоо хонь малаа тижээгээд явах боломжгүй болчихлоо шүү. Боломжгүй бас. Тэгэхээр энэ цаг үед ер нь малчид маань юун дээр анхаар цохилтой вэ? Малаа яаж онд минь авж үлдэх вэ? Нөгөө чанар биш тооны араас их хөдөлдөг байсан. Зуршлаа одоо дадлаач юм уу? Тэрийг ер нь одоо өөрчлөх шаардлагатай болж байгаа. Болсон. Манайх чи одоо бас л 2000 шахам бол тоол байсаал тэгэл он чи 1000 2000 байлууд бэлчдэг л шүү дээ. Хотноос айл ятаас. Тэгээ 23 онд ч бас нэлийн цэгцэллээ. Тэгэл малчич одоо их ойлгож байгаа шиг ойлгож байна. Одоо ер нь олон мал их бэлчээр их талхалдаг, зардал их гардаг гэл. Тэгдэг. Малын боол боллоо л тийм. Малын боол болоод байсан бэлэн мэнэс. Нөгөөхөө зарж үрж чаддгүй, яач чаддгүй л байсан юм лээ. Тэгэл өсгөөл байдаг хэрэгс. За тэгээд ер нь бол ингээд байгаль их дэлхийн мэн бас өөрчлөгдөж байна. Одоо дэлхийн дулаар л гэж бас сүүлийн үед хүмүүс их одоо ярьдаг болсон тий. Ферментсэн одоо бидэрт мэдэгдчихлээ баг. Одоо цаг зуурын янз бүрийн зүйлс болж штэ. Зарим жил маш халуун болж, зарим жил одоо зудан нэрвэгдэж байна ч гэдэг. Дээрээс нь одоо нөгөө хүмүүсийн бас оролцоо их байх шиг байна. Одоо малчт маань малаа хит их тий чанаргүй малыг бас хит их өсгөж байна. Малын боол болж байна. Тэгэл асуудлууд байна. Та хэд маань ер нь одоо ингээд тооны араас биш чанарын араас одоо хөөцөлтё. Чанартай цөөн тооны ашиг шимсайтай богино эргэлттэй одоо мал аж ахуйг ер нь эрхлэе гэж одоо шийдэд байгаа юм ба штэ. Тэгэхээр ингийн тулд бас тий одоо нөгөө хөгшин одоо хоньны махч одоо үн үрхэ боллоо штэ. Ядж байгаад мань мэднэ шүд муутай нөгөө дийлэхгүй штэ. Тэгэхээр одоо баг залуу тэгээ одоо тийм баталгаатай мах юу вэ гэж сургалдсан штэ одоо зах зээл бол. Ийшээ бас нийлүүлэхийн тулд та бүхэн мэн мал аж ахуйг хэрхэн яаж хөтөлж байна. Мэдээж хэрэг одоо нэмэлт хижээлэг бол малчт байна одоо бас ойлгодог болчих хэрэгэлдэг болж байна. Та хэд маань ямар хижээл хэрглэж байна? Өнгөрсөн хавар манах хурганда нэмэлт хижээл өгөөд хурга бэлчээр мал хурга бол яг хөө тэгээ ихээр дагаад ингээ бэлчээр явхад нэг 13 4 гэлтэл байдаг гэсэн болоос. За. Тэгээ өнгөрсөн жил манах хурга тэжээгээд намар Иранд хиллүүлээд гэсэн чинь 23 гэлэн тонтчтай гас. Бараг 2 дахин хилүүлж байна шүү дээ. Тий. Тэгээ манайх тэр нэмэлтээр тэжээл гэсэн. За ямар тэжээл вэ? Баавар тэжээл гэдэг гэсэн. Баавар тэжээлийг өнгөрсөн жил манаас мэдсэг дарга тэр баавар тэжээлийнхэнтэй ярилцаад тэр бид хэдийг явж сурчлаа тэгээ баавар тэжээлээ
авч ашигдсаг үзээ тэр уулаасаа тэр чоколадан боргож байхын л манас бас хэргэлдэг байсан. Тэгэл тэнэд дагаал тэгэл ах хэргэлээл үтсэн чинь тийм өртөнд гарсан. Баавар тэжээл нь болох тэр яг тэр ямар ч ангаагаа хэр бүсгсэн юм 3 төрлийн юута бэлчээд тааруулсан тохируулсан тэр үйлдвэрлэдэг хими нарц наарлага байхгүй тэр яг бэлчээр дээр дутагч байгаа тэр эрдэс юуг л нөхсөн тийм л тэжээл байт юм билээ. Тэгэл богино эргэлтэнд л одоо ер нь тэжээж богино эргэлтэнд оруулж л малыг л одоо ашигтал ажиллаж тийм шүү дээ. Хуучин бол одоо хэдэн жил болгож ийш төлөг доор ажил төлөг болгоно. Тэгэл шүдлийн хоног болгоно. Тэгжээж нэг юм зах зээлж орлуулж дүүсэн шүү дээ 2 3 жил хариулж төлөлтөө 4 жил хариулж. Чи одоо жингийн татуулахын тулд заавал одоо олон жил харах гэдэг. Тэг шүү дээ. Өсөх гээд. Тэрсэн зардлынх гарна цаг хугацаа их зарцуулна. Тэгээд олон хариулна тэрийг чинь хариулс тэгэхээр чин тэрийг л одоо 5 6 сард хэмнэх богино хугацаанд эргэлтэнд оруулах шаардлагатай. Нодлон манах тийм тэгж үзсэн. Тэгээд одоо босох юм байна гэж. Нодлон үзүү. Үз. Яагаад баавар тэжээлийг сонгож авсан? Баавар тэжээлийг манах нэг яаж үйл нөхөр даваад өгдөгс уулын энэ чоколадан бороо гэж байх нь л манах хэргэлдэг гэсэн айлм байна. Чоколадан бороо. Тэг ихэлж тэгж гарч ирсэн. Чоколадан борогч гардаг гэсэн. Зөв. Тэгээд нэг өргүүлсэн мал хахад өгөхөд чинь бос их төргөн зур босдог. Тэгээд тэрийг хэрэглээ. Тэгээд нодлон манаас өмнө засаг дарга Наранбаатаас тэгээд манусыг нэг нөгөө үйлдвэртэй танилцуулж барай. Тэгэл энэ баавар тэжээлих маш сайн гэдэг. Уулаасаа чоколадан бор гэдгээс нь хэрэгжилжсэн л дээ манайх. Одоо ер нь ингээд цаг өөрийн нөхцөл байдал чи юм болчлоо. Тэгээ малын хөлч их болчлоо. Айлхаар нөгөө малчид маань олон малтай байх гэж зориод байна. Тэгээ тэрэндээ өөрснөө түүхтэж байна. За янз бүрийн цаг зуурын одоо бэрхшээл зуд боллоо гэх тэрийг алдаж байна. Тэгэл тийм харамсалтай жишээнүүд энэ тэнд олон харагдаад байна л да. Тэгэхээр одоо тань шиг юм одоо зарим хүмүүс бол ойлгоод энэ байгаль их дэлхийдээ зөв харьцаад за энэ одоо сүүлийн технологи сүүлийн одоо энэ малын тэжээлүүдийг зөв зохистойгоор тэ нэмэлтээр мал малхтай бас хэрэглээд ингээ үр дүнгийн амсаад эхэлж штэ. Нодлон маань хамсцаа одоо тэгэл одоо тэр жишгээр явнлагч бодчих штэ. Одоо ер нь хэд орчим хонь байна танд? Өнгөрдөг жил манайхад чинь нөгөө 100 болно тэгэл манай навихад чинь мал хотоор нь хэлнэ штэ. Тэгсэн үү? Тэрөөсөө айлууд хотоор нь гэсэн тэгээд болоо өнгөрсөн жил. Болог намар чи нөгөө их цаас ороод тэгээд тэгээ манайх чи яг бас нэг прогнозоо буруу харчлаа. Тэгээд хүмүүс чинь дийлэх малаа одоо ингээд яачдаг. Тэгээд энэ дээр юу гэж бодсон? Тэгээд тийм гэж манайх тэгтээ яг байгаа. Тэгээ манайх яг нэг бог нэг Yamaha нээсэн нэг 500-д бог авчулсан. Тэгээд тэрийг ондорлцоо одоо тэгэл нэг 200-аар бод. Тэгээд тэрийг ондорлж аваад одоо тэгэл нэг олон болохгүй шиг тэгэл тэн дээр нь цөөхөн л одоо хагас эрчимжүүлсэн маягтал байлгах гол л одоо болохгүй шиг. Тэгэхээр нэг хуучныхаараа одоо тий ингээ байглаар нь зааз мэдгч гэдэг юм одоо тэгээд маш олон малтай байвал ер нь тэгээд эрсдэл маш өндөр үлээх нэг мэдхэд хоосон босхол энэ хүн л. Тэгэл нэг хот руугаа очиж яндан нэмэл төвчрэг нэмэл юм шүү дээ. Тэгхгүй дудлаа одоо тэгэл энэ хүнээр ингээд амиа аргалах юм. Хаяа хот орно шүү дээ. Орно. Хотод ер нь амьд гэж бодох юм уу? Би та бүтгэв. Хот орно гэж боддог. Одоо ч бүр улам хэцүү болчихлоо даа. 22-аар ороод нөгөө айх тэр өмнөх нүнэр тэгэл эхэлнэ шүү дээ. Тэгэл төгжөөл тэгэл чангатай байна. Одоо энэ ч нь бол гоё яваас тий. Гоё хэлгээд. Өө ингээ тааваараа эрүүл цэнгийг агаар тийм ээ. Өөрийнхөө аж ахуйг мал аж ахуйгаа эрхлээд. Гэдэг малтаа нэг хаяа буруу зуруу болоод тэрэндээ нэг жоох стресс. Тэгээд өөр бодод санах юм. Тэр ямар стресс гэдэг юм бэ? Тэгээ гоё. Тэгээд манай бас энэ контентийг үзэж байгаа Монгол орны 21 аймаг 330 суманд суугаа малчид маань бүгдээрээ л дор бүрнээл нэгийг бодож хоёрыг тунгаах цаг нь иржээ.
бид нар хуучин одоо уламжлалт нүүдлийн мал аж ахуй одоо байгалаар нь тижээдэг цаг үе бол тухайн үедээ л одоо байж болж исэн юм байна. Гэтэл одоо орчин үед бол мэдээж хэрэг социализм үед та бүхэн бас сонсч лээсэн баг. Ерөнхийдөө манай малын бэлчээрийн дац бол 25 сая одоо малдаал байж болохоор юм байна гэж тухайн одоо эрдэмтэн судлаачтанд гэж дүгнжсэн байдгийн байна. Тэгээ одоо нийгэм солилцсоноос хойш бол одоо 30 хэдэн жил тийм ээ бид нар ч одоо бас л нэг дураараа л явлаа штэ. Тэгэхээр малын хойноос хөөцөлтөөл бүгдээрээ нэг сайн малчин, мянгат малчин болчи, одон медаль, малгай толгой зүүчиж гэдэг юм уу янз бүрийн шалтгаанаар ингээл явсаар байгаа л мал нь чих болчиж тэгээд нөө чанар нь утсан байна л да гол нь. Тэгээ одоо энэ бэлчээрийн чинь нөгөө ашигтай эрдэс бодис одоо витаминтэй өвс тижэл уран мол нь цөөрсөн байна. Тэгэхээр бид нар яалчгүй нэмэлтээр одоо малаа одоо тарган твэрийг торниулахын тулд нэмэлт тижэл хэрэглэх зайлшгүй шаардлагатай болсон юм байна. Тэр дундаа мэдээж хэрэг баавар тижэл бол одоо бас ард нь маш олон баг хамт олон ажиллаж тухайн одоо говийн бүс, талын бүс одоо баруун одоо тий уутгаар хангаан бас малт юу дутагтаад байгааг одоо өвс ногоогийн судалж агаад энэ тижээлийн орс найрлагыг хийгээд энэ тижээл гаргаж байгаа нь өөрөө тухайн бүс нутагтай маш их сайхан үр дүнг бол харуулж байна. Түүний нэг жишээ нь бол энэ Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн улсын сайн малчин одоо Эрдэнэ баяр бол одоо нодлон жилээс ингээд дуршиж үзээд өөрөө үр дүнгийн амсаад ингээд байж байна. Одоо тэгээ танаа хот руу ч ор шалгалт хийндэ. Малд нь хэр яваад хурд үнтэй томоор тэгээ төлгүүд нь яаж бойцсныг бас харъя тийм ээ. Өмнөх бас тэр гоё харьцуулсан зураг хөргөөл тэрийг бас авч бас үзэгчтэй бас үзүүлэе гэж бодож байна. Одоо ч нэг хууч нөгөө мал тижээвэл ам тостно гэдэг чинь одоо л яг цагийг хилээд байсан юм шүү дээ. Мал тижээвэл ам тостно, хүн тижээвэл толгоо хаална. Гэдэг шиг. Тэ одоо яг мал тижээж ажил бас богино хугацаанд ашиг шимэн үзэхгүй бол их урт хугацаанд манус чинь жил алдаа тэгэл байсан юм л л дээ. Тэрийг л одоо жил алдахгүй тул ойрхон богино эргэлтэнд л оруулах чухал. Одоо энэ монголчууд чинь нөгөө эн чинь маш олон хүчин зүйлс нөлөөлдөг баг л та. Одоо шашин байна. За мэдээж өвөг дээдсээс ингээд ам дамжиж те үр хойчтой захисан захиас ч байдаг юм уу? Одоо мал гаргах ч байдаг юм уу те? Энд чинь маш олон зүйлүүд байгаа шүү дээ. Энийг бид нэр бас бид нар дээр үйсэн ингэдэг байсан. Энэ ёс уламжлалаа дагнаа гэд одоо бас яваад байж болохгүй болчиход байна. Мэдээж хэрэг хүний амьдрал үргэлжилж байна, хорвоо ертөнц өөрчлөгдөж байна. Үүнтэйгээ одоо уламжлал гэж тэрэндээ баригдаал нөгөө социализмд бид нар хүүхэд байхад нөгөө хуучин шинэ хүн боллоо ч илүү нэг зохиол мохол байдаг байсан шүү дээ. Гэдэг шиг одоо бидэрсэн социализмын үед одоо 60 70 80-аад оны үед амьдарч исэн амьдралын хэм маяг маань ч өөрчлөгдчихлөө. Одоо энэ хэрэглээ өөрчлөө өөр болчихлоо шүү дээ. Тэр үед чинь бид нар лааш хүтэнцээ асаагаал одоо морь мадаа унаал явж идэг байсан. Гэтэл одоо ингээд юм өөрчлөгдсөн байхад заавал мориороо бид нар малаа хариулъя гэдэж болохгүй. Гэхдээ яах вэ нэг 5 3 цаасаараа тийм ээ хэрэгтэй машин тэргээ аваад ингээд эн чинь өөрийнхөө ажлыг хэлбэрчлээ явах нь зүйтэй асуудал واخхой. Гэдэг шиг бид нар одоо энэ амьдралынхаа цаг үеийн нийгэмтэйгээ зохицоол бас хувьсан өөрчлөлтөөс харгаалга. Мэдээж хэрэг бид нар одоо ёс уламжлал одоо юу гэдгийг тэрийг дээдэх нь ойлгомжтой. Тэрнээс авахын аавна зарим нэг юм өөрчлөх шаардлага нийгмийн шаардлага цаг хугацаанаас ингэж гарч ирж штэ. Тэгэхээр өөрчлөлтөөс аргагүй тий. Тэгээд би танаас нэг асуух гээд байна л да. Одоо бид нар яг хуучны дээр үеийнхаараа одоо малыг ингээд олон жил тижээж агаад ингээд махыг борлуулах гэхээр нөгөөх нь хатуураад булчин шүрмэстэй болцсон. Тэгээ нөгөө байгаль дээр нөгөө олон эмийн ургамалд нь урхаа болцсон учраас нөгөө амт чимд одоо ашиг тус багтай бүтээгдэхүүн гаргачаар энчөөрөө зах зээлд нийлүүлэхээр хүн ямар тэр хатуу булчин шүрмэстэй малын махыг чи идэлтэй биш агүй хэцүү те. Тэгэхээр бид нар чинь цаг үеэ дагаад одоо тэгэж булчин шүрмэс одоо бодигийн фитнесийн амар одоо за энэ бүр хадуур явчлаа. Гэдэг шиг тийм малын мах ах уу бидний зөөлөн одоо тэр малынх нь мах нь одоо тий олон зүйлийн эрдэс бодис витаминээр баялаг уургалаг ийм хоол хүнс хэрэглэх үед ч одоо хэрэглэсний сонголт болчиход байна шүү дээ. Одоо энэ дээр би нэг юм хэлэхэд хураг бол одоо ерөөсө вакцин гомх.
Хөгшин өнний мах авах юм бол тэгэл бас одоо тэгээд болох нь шүү. тий одоо тэгээд жил ирэх ингээд өнжөөл төлөг шүтлэн болоод ирэхээр вакцинд ороод явчих. Хамрагдана. Хамрагдахгүй заавчгүй вакцинд хамрагдахаас яашгүй. Одоо манай чинь шүлхээ цэцэг гэл ингээл янз бүрийн өвчин гарч байна. Хураг болохоор ч ерөөсө хавар 3 сард гарсан хураг намард 8-9 сард гарах чинь тэр мах вакцингүй. Цэвэр мах эдэг үл одоо ингэж л цэвэр мах эдэг гэсэн баг. Тийм бай. Тэхийн тулд байгалаараа өвсөө идэж байгаа хураг бол хизээч тийм болохгүй. Тэгээ болохгүй юм ч одоо хүсэн өсөөгөө бид бүхэн сонголтоо зөв хийгээд зөв тижээлээ тухайн бүс нутагт таарсан зөв орс найрлагатай зөв тижээлээ тижээлээс. Тэгэхээр энэ дээр одоо тэгээд ярих чинь хотынхан ч одоо бас нэг фэйсбүүк дээр нэг юм идээтэй махсах авлаа тэр ингээл яриад байгаа байхгүй. Тэр чинь болохоор ерөөсөд вакцинд орцол мах байхгүй. Вакцин нөгөө буруу хатгалдаар маханд нь хатгаад тэгээд нөгөө буугалчихсан мах л одоо тэр чинь яваад байгаа. Тэгэхээр хургыг яг ингэж эргэлтэнд оруулах юм бол вакцин ороогүй мах л эднэ гэсэн л үг юм баг. Тийм бай. Цэвэр мах. Тэгээ зах зээл дээр тэр гарал үүсэлтэн тодорхой тэр мах маань өөрөө үнэтэй. Ялангуяа бид нар гадагш нь экспорт хийх л та. Тий, экспорт хийхэд гадныхан тийм л шаардлага тавьж байгаа. Тэгэхээр чи манай монголчууд одоо бас цэвэр тийм махаа одоо дандаа гадагш нь экспортлж одоо л дээ. Харин намарт бол. Тэр өөрөөсөө одоо дандаа тэр вакцинд орцсон төлөгшөөдлөн болцсон тийм махыг идээд байгаа болохоор одоо тэр малыг хургыг л одоо тэгж богино эргэлтэнд оруулаад вакцингүй мах л одоо цай гэсэн тийм л яриа уриалгал одоо төвшүүлмээр байна. Та энэ баавар тижээлийг сонгохдоо орс найрлагыг яаж хар сонгож байна? Аль бүс нутгийн манайх чи хээрийн бүсийг сонгох. Хээрийн бүсийг сонгох. Энэ чи найрлаган дээр уутан дээр ерөөсө бүх найрлага мал тэдийг хэмжээгээр өгнө гэсэн бичгтэйгээ явдаг байхгүй. Бөө тий. Тэгэхээр заавал одоо нөгөө тижээлийн аваад итүүлчгүй багтуулах гэсэн байхгүй. Тэр чинь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэдэн грамыг өгнө. Тийм мал хэдэн грам өгнө. Ийм юм найрлага оруулсан, ийм бүс тохиролцсон гэсэн тэр чинь бүр шуудан дээр бичгтэйгээ авах. Болгож шүү тий. Тэр чинь өөр тийм ягаад ах шаардлага байхгүй. Тэрийг харж байгаа. Тижээлийг захиалж авахд одоо хэцүү юу? Гайгүй. Тэр чинь 20 фэйсбүүкээр захиалж чинь үү? Холбогдох утсаар тэр фэйсбүүкээр юугаар хоцсоор нь холбогдоод тэр чинь тэр үйлдвэрийнх нь 22 дээр нь агуулах гэдэг тэндээс очиж авчихдээ. За. Магадгүй одоо холын аймгийн малчид маань одоо захиалыг бол тээвэр мэврээр ингээ нааш чааш нь тий. Тэр одоо тэр ярих байлгалах. Юм хөгжиж байгаа. Та өөрөө ороод авчихна. Би өөрөө ороод авчихдаг. Тэгээ шаардлага хэмжээгээр тий. Өөрийнхөө хэрэгцээгээр болж шүү тийм ээ. За тийм байх шүү. Тэгээ малчид минь одоо Монгол улс гэдэг бол өөрөө мал аж ахуйн одоо суурьтай юм улсаа. Хэдийгээр бид нэр яг одоо газар доотох баялагч болон бусад янз бүрийн зүйлс эдийн засгийн эргэлтэнд ордог ч гэсэн бид нар одоо монголчуудын гол одоо ондоошил гол онцлог бол мэдээж хэрэг мал аж ахуй юм аа. Тэр дундаа нүүдлийн мал аж ахуй юм аа. Тэгэхээр бид нар нүүдлийн мал аж ахуйгаа орчин цагийн бас эсэмцэн мал аж ахуйтай хэрхэн яаж зөв хослуулах вэ? Нэг тал руугаа тууширч болохгүй тийм ээ. Дандаа тижээлэр одоо яг барууны ч гэдэг юм уу гадны орны перми чиг хандлагатай явах юм бол бас болохгүй бах. Хослуулах бах. Энийг яг Монголын хөрсөнд таарч тохирсон хэлбэрээр нь бид нар буулгах хэрэгтэй жоохоос аргагүй юм байна. Тэгээ үүн дээрээс холбогдох одоо манай засгийн газар хөдөө аж ахуйн яам энэ хөдөө аж ахуйн чиглэлийн одоо мэрэгчлэлтэнгүүд ихтэй сургуулиуд нь бас судалгаа шинжилгээ хийгээд нэг дөрвтойхон шиг бас энэ өөрчлөлтийг бол мал аж ахуй дээр гарах ёстой юм болов уу? 30 хэдэн жил бид нэрсэн те алдаж оноол ингээл мал аж ахуйгаа те ингээд чирээл явлаа штэ. Тэгээ одоо энэ цаг уурын өөрчлөлт бий болж байна. Дээрээс нь энэ хорвоо ирсэн дээр амьдарж байгаа энэ одоо хүн төрөлхтөн гэдэг те ялангуяа энэ биднээс чинь бас их зүйл нөлөөлж байна. Малын хит ихээр өсгөж байна. Тэгээ үүнтэй холбоотойгоор одоо өдрөөс өдөрт одоо Монголын маань 21 аймаг 330 суманд байгаа одоо малын бэлчээр маань өөрчлөгдөж байна. Тэгээ энэ дээр бол одоо дэлхийн хүртэл одоо анхаарлаа хандуулад тийм ээ одоо энэ 8 сард нэгдсэн үндэсний байгууллагаас одоо зохион байгуулж байгаа COP17 гэдэг одоо тий сүлжлийн эсрэг одоо байгаль орчин уур амьсгалын одоо өөрчлөлтийн эсрэг тийм ээ хүн төрөлхтөн яах вэ? Энэ дээр бүр дэлхийн нийтээр анхаарал хандуулж штэ. Үүн дээрс манай засгийн газар идэвхтэй оролцоод ард иргэдийн дуу хоолойгоо илэрхийлээд тийм ээ яг л хэдүүлээ одоо
зүр хийсвэр цаасан дээр амьдрмаар өгнө. Яг бодит хөрсөн дээр юу болоод байгаа юм бэ? Яг үүнтэй уялдсан хууль дүрм журам тогтоомж нь бас яг уялдаад аль алиндаа хэрэгтэйг л бид нар амьдрах цаг нь ирсэн болов гэж яг энэ ярьцлага хийж явах явц бодогдож сундаа. Тэгээ нэг үе бол одоо малчт маань бас өөр болчлоо дөө. Одоо хууч одоо нөгөө дааш үдэн засаагаад нөгөө Монголын радиогоо тий долгионд харуул нэг барьсхийгээд нэг мэдээлэл авдаг гэсэн бол одоо ч одоо өндөр хурдны интернетийг бол тий хаач одоо тэр төхөөрөмжийн тавиач гэдэг юм уу холбож байна. Нөгөө 5 антенна тавиад бүх сууг мэдээгээ харч чинь дуртай кино ши хэрэгцээтэй мэдээлэл олоод авчиж чинь. Тэгэхээр бас шал өөр болж байна. Угаалгын машина хэрэгжилж чинь хөргөчөө хэрэгжилж байна. Тэгэхээр ч одоо хотын бүхэл их хэрэгэлдэг юм л бараг л хэрэглэн л гэж үзэж байгаа. Та нар гоё ихгүй юу? Бид нар шин хотод ингээл хордоол, стресстэй л хамаг алтан цагаа замдаар өнгөрүүлээл ингээ байж идэл та нар бол ингээд яг хотын хүний зүгээр ингээд нүдээр харахад бол бид нарс нэг ажил амьдралын шаардлагаар нэг хаяа нэг байгуулгаараа ч юм уу гэр бүлэрээ ч юм уу хэдүүлээ салхин гарыг гээл тэрэлс рүү очино. Тэгээ нэг ганц 2 өдөр агаар амьсгалаад тэгээ зарим нөхдүүд нь зүгээр далиндуулж сархад хэрэглээд бүр амарсан ч юм уу буцдаг бол та хэд мөн жилийн 365 хоног баг ингээд тэрэлс дээр байгаа юм шиг ингээд сайхан эрүүл цэнгийг агаарт өөрийнхөө эрхэлдэг ажил тэг аж ахуйгаа эрхлээд тэг ингээд газрын эзэн одоо тий одоо юу гэдэг их чөлөөтэйгоо амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр ийм боломжууд бас байна. Тэгээ манай залуучууд маань сонголтоо зөв хийгээд ялангуяа одоо өвгдээ заав ээж өөрөө бас хөдөө орон нутагт өссөн ийм хүмүүс бол одоо маш их хүмүүс хот руу орлоо шүү дээ. Заавал тэгээд хотод тэгж яхаар одоо сайхан нутаг орондоо аж ахуйгаа зөв зохистой хэрэглээд ингээ явчих юм бол бид нар хоцрох биш барыг төрүүлэх гээд байгаа байхгүй. Хотод байгаа хүмүүс ч ер нь бол явж ууж би хаа эрүүл мэнд сэтгэл санаа сэтгцээрээ эдийн засгаараа ер нь бараг тэгэл хоцрогдож штэ. Тэгэхээр тийм цаг үед бид нар тулсан байна. Тэгэхээр хэдүүлээ болж өгөө сумандаа сайхан амьдрий 21 аймаг 330 сумандаа гоё баялаг бүтээж те баян чинээлэг эрүүл те эрүүл агаарт үр хөвгтөө өсгөж ингэ сайхан амьдрмаар байна. Тэгээ төр зэсгний яг хөө тэр одоо эмнэлэг сургууль цэцэрлэг за бусад нийгмийн хангамж тал дээр зөв бодлого гаргаад хөдөө орон нутгаа дэмжсэн зөв бодлогыг авч хэрэгжүүлээд явах юм бол заавал хотод идэвлээ ингээл бөөгнөд яах вэ гэж бодогддөө штэ. За өөр юу вэ? Өөр яах вэ? За ингэнэ манай нэвтрүүлэгч их гоё ингэн штэ. Одоо ингэ таны үдэс сууга нутгийн уугуул суугуул зон олондоо сайхан мэдлэгээ дэвшүүлчих бас тий цэнхэр дэлгэцээр за мөн одоо сошиалаар үзэж байгаа хүмүүстээ зориулаад нэг сайхан мэдлэгээ дэвшүүлчих. За энэ сайхан нутгийнхаа бүлээн босготаа хаяа үлзэтэй сайхан нутгийн ард олондоо илгээрээ камган төрлөөрөө төвшаан голон байж ирж байгаа сар шиндээс сайхан шинлээд хавардаа сөргмалаа сахаанд оруулаад төл малаа бүрэн хүлээж аваад сайхан хаврцаахан ирээлийг төвшүүлж байна. Тамаа нэвтрүүлэг үздэг бол мэдчихлээ баг. Ингээ хамгийн сүүлд нь яах ёстой вэ? Айдууны мэдлэгээ өргөнө. За дуулах юм уу? За нэг дууд болчихдог. Дуулах юм. Дуул штэ. За яадаг. Гоё штэ. Ямар дууд дуулах туфтаа? Уртанд. Оо энэ говь алтай гэж нэрээ. Манай энэ Эрдэнэрч өөрөө бас говь алтай гаралтай байхгүй. Тэгээ энэ Лүн сумандаа ирээд 2020 оноос биш үү лээ? 2000 оноос. Тэр чинь 26 жил амьдарч байгаа. Тэгээ говь алтайгийн чинь уртын төгстэй гоё дуулдсан шүү дээ. Яах юм. За дуулах. За дуулъя та энэ чинь их гоё дууд болох нь дээ. Яадаг. 처음 돌아다
хата цаолго тораса За үнэхээр гоё дуулт юм байна дөө. Чүсэн даагчлаа. Тэр яадаг шууд ямар ам барьж байгаас амтлаа гэж шууд ам дээр явж байгаа юм чинь. Энэ дууны нэр юу лээ? Цаман дураатай хөрөн. Цомбон туураатай хөрөн. За аль нутгийн дуу вэ? Бэсрэг ортын дум манай алтаахан л дуултай. Говь алтаагийнх нь ер нь манай алтаахан дуултай. Сайхан дуулт юм байна уу? Энэ сайхан. Ортын дуу бол их л гоё дуулт юм байна. Би бас нэг говь алтай нэг ахтай энэ Сэлэнгэ аймгийн Жавхлан сум дээр таарч ирсэн. Бас говь алтай аймгаас нүүж ирээд бас нэлээд олон жил амьдарч байгаа. Бата байлоо. Нэвтрүүлэг гарч ирсэн. Тэр бас гоё дуулт юм байна. Говь алтай нэг ахтай таарч ирсэн. Гэдэг шиг. Сайхан шүү дээ. За тийм байлаа. За болох уу? За бол. Дуусч.